Аялал жуулчлалын салбарын холбооны одоо хүнтэй ярьж байхад бас нэг асуудлыг тавьж ийн. Өөрөлдөх юм бол энэ жил одоо бид нар сонгоцны буудал маань 100 эд одоо жуулчны оргил ачааллын үед бол бид нар одоо даацаа дагуулгаас юм нөхцөл байдал төрж ийн. Яагаад тэгэхээр олон улсын баг хурал 8 сар зохион байгуулагдана гэсэн байна. Тэгэхээр энэ дээр ер нь төрийн зүгээс одоо зохицуулт хийх арга байна уу? За энэ дээр одоо шинэ иргэний нисхийн байгууллагууд ямар өөрчлөлсөн бэлтгэл ажлыг хангаж байна? За энэ жил уур амьсгалтай холбоотой олон улсын бас баг олон улсын хурал болж байгаа. Тэгээ энэ дээр бол иргэний нисхийн байгууллагаас дэд ажлын хэсэг гараад бэлтгэл ажлыг хангаж байгаа. За Чингисхан олон улсын нисэх буудлын буюу тухайн нисэх буудлууд дээр бол багт хамжийн одоо харж байгаа төлөвлөж байгаад хувааж одоо онгоцнуудаа авахар төлөвлөж байгаа. За яг мэдээж одоо Монгол улсын бодлогын зүгээс бол аялал жуулчлалыг дэмжихтэй холбоотой за мөн одоо энэ бүрдэлсэн хөгжлийг дэмжих зорилготой 4 нисэх буудлыг хөгжүүлэхээр ингээд төлөвлөсөн байж байгаа. За энэ жил өнгөрсөн жил Өмнө аймгийн Далан цадад нисэх буудлыг аэродромыг бас хөрөнгө оруулалт хийж 300 зэрэглэлийн онгоц буух юм боломжтой болгосон. За Өмнө аймгийн нутгийн одоо удирдлагууд болон аймагаас гарсан гишүүд, за зам тээврийн яамны сайд, за Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайд гэдэг бүгдээрээ маш сайн дэмжиж энэ жил бас Өмнө аймагт цааш нь 400 нисэх буудлын бас газрын төлөвлөлөө тийшээ дэд бүтцийн одоо цахилгаан, за зам тавихын зургийн ажлууд эхлээд ингээд явж байгаа. За эдгээр ажлууд дуусах юм бол техник эдийн засгийн үндэслэл маань батлагдаад за Өмнө дээр бол цааш нь 400 нисэх буудал одоо 2028 он гэхэд ерөнхийдөө одоо үйл ажиллагаанд орно гэдэг байдлаар төлөвлөлөө явж байгаа. Гэхдээ 28-аас 29 оны хооронд бол энэ буудал орчихын төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээрээ тухайн одоо аймгийн бүс нутаг бол одоо тухайн нисэх буудлаа дагаж шинэ одоо энэ төлөвлөлтийн дагуу хөгжих юм боломж болцоо бүрдэж байгаа. Энэ бол мэдээж уул уурхай тээвэр логистик болон аялал жуулчлалын одоо хөгжид бол хамгийн гол суур зүйл бол нисэх буудал гэж одоо энэ цаг үед бол орчин үед харж байгаа. За Дорн аймгийн Чоо улсын нисэх буудлын зурвцыг бас 400 болохоор энэ жил 59 тэрбум төгрөгийг суулгаад байгаа. Тэгэхээр энэ ажил хийгдснээрээ тухайн нисэх буудлын дээр бол 100-аас 150 хүнээс судалтай онгоцтой буух боломжтой. За түрүүний хэлсэн мөрөн Дорн говь, Өмнө говь, Ховд гэсэн эдгээр нисэх буудлуудыг бол одоо аль хэдийн засгийн газраас бол олон улсын статустай болгоод зарлцсан. Энэ жил одоо Мөрөн Чонжуу, Улаанбаатар, Далан задгад, Ордос, Далан задгад, Чонжууд, Мөрөн, Бусан гэх мэтчлийн шууд одоо олон улсын чартер нислэгүүдийг бол энэ шугамаа шалгахаар одоо төлөвлөлөд явж байгаа. Мөн Ховд, Өрөмч гэх мэтчлийн шууд одоо хотууд руу эдгээр дөрвөн нисэх буудлаас бол нислэг үйлдэхин туршилтын ажлууд бол энэ 4 сараас эхлээд хийгдэж авахар төлөвлөж байна. Яг нь бодлого нь гарцсан. Гэхдээ нөгөө тухайн нисэх онгоцны буудлуудынхаа даац багтаамж те аюулгүй байдал гээд энэ асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтууд нь хийгдэж эхэлсэн байна. За өнөөдрийг болтол яг бидний хувьд нисэх буудлын менежмент, нисэх буудлыг даасан бизнесийн тал дээр бол яг үнэ хэлэхэд одоо яг экспертүүд дутмаг, за бодлогоорч гэсэн ерөнхийдөө засгийн газрын одоо агентлагийн доор байдаг гэсэн бүтцэд эдгээр нисэх буудлын менежмент явдаг гэсэн хуучин бил. Бид нэр өнгөрсөн жил энэ хяналтын тогтолцоо болон үйлдвэрлэлийн одоо үйл ажиллагааг 2 салгаж иргэний нисхийн үндэсний төв, иргэний нисхийн ерхий газар болгосноор энэ одоо өөрөө нисэх буудлыг бие дааж хөгжих юм боломж болцоог хууль эрх зүйн хувьд бол бүрдүүлсэн гэсэн. Одоо эдгээр нисэх буудлууд маань тухайн орон нутагч өөрсдөө явах боломжтой. Орон нутаг маань хувийн хвшилтэй хамтраад ашиглалтаа аваад явах боломжтой, дан хувийн хвшилж аваад явах боломжтой гэсэн. Ер нь бол энэ төр хувийн хвшлийн концессийн тухай хууль одоо сая энэ жилээс эхлээд мөрдөгдөд явж байгаа. Тэгэхээр нисэх буудлал бол бие дааж өгч боломжтой болсон. Бид нар бол тогтолцоог нь бүрдүүлээд өгчөж байгаа. Тэгвэл одоо эдгээр 4 нисэх буудлын хөрөнгө оруулалтуудыг жишээлбэл Өмнө говь аймаг дээр бол Чехийн засгийн газартаа хамтраад хөнгөлөлтөө зээлийн асуудлуудыг яриад явж байгаа. За одоо Өмнө аймгийн удирдлагууд болон иргэний нисхийн ерөнхий газар зам тээврийн яамнаас нэгдсэн бас баг энэ хавар Чех улсад очиж тухайн одоо энэ санхүүжилт болон хэрхэн тухайн нисэх буудлын техник технологи хөгжүүлэх талаараас уулзалтууд хийхээр ингээд явж байгаа. Бас олон улсын иргэний нисхийн байгууллагын харьяа иргэний нисхийн одоо аэропортуудын холбоо гэж байгаа. Энэ аэропортуудын нэгдсэн холбооноос яаж энэ нисэх буудлыг хөгжүүлж бизнес хийх вэ гэдэг энэ
сургалтуудыг бас манай дээр төлөвлөд ороод явж байгаа. Яг уу тасаа хэлж байна. Одоо л одоо дөнгөж ингээд хөгжих боломж бүрдэж байна гэж байна. Тэгэхээр одоо ер нь манай иргэний нисгийн салбар за аюулгүй байдлын хувьд те хүний нөөцийн хувьд за салбар нь өөрөө ялангуяа одоо онгоцны буудлууд маань чадвахын хувьд багтаамж даац гэдэг олон үзүүлэлтээр үнэлэгддэг байх олон улсын иргэний нисгийн байгууллагаас өнөөдөр ер нь яг ямар түвшинд байна. За энэ одоогийн байгаа түвшин нь манай одоо дотоодын авиа компаниудад ямар одоо энэ боломжийг магадгүй сорилтыг бий болгож байна. За манай улс бол өөрөө 1989 онд Чикаgoгийн конвенцэд олон улсын иргэний эрхийг байгууллагын одоо дүрм журмыг ягштал мөрднө гэдэг үүрэг хүлээгээд улс маань нэгдэж орсон байдаг. За энэ конвенцэд нэгдэж орсноор тухайн одоо олон улсын иргэний засгийн байгууллагаас гарсан дүрм журмыг бид нар одоо яг мөрдөх ёстой. За тэр дүрмийг мөрдүүлэх одоо субъект бол манай иргэний ерөнхий газар болж таарж байгаа. Бид нар одоо иргэний ерөнхий газрын дарга гэдэг хүн өөрийнхөө эрхээр тухайн одоо MIAT гэдэг компаниг үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгодог. За тухайн агаарын хөлийг одоо агаарт зорчигч тээвэрлэх зөвшөөрлийг олгодог. Тухайн одоо нисгчийг нисэх зөвшөөрлийг олгодог. Нислэгийн удирдагчийг одоо нислэгийг удирдах гэх мэтчлэн олон улсын дүрмээр зохицуулагдж байгаа бүх одоо зөвшөөрлийг иргэний ерөнхий газрын дарга өөрөө олгодог. Энэ дарга өөрөө мэдээж бүх одоо чиглэлийг төгс мэдэхгүй учраас тэр чиглэл дээр байдаг мэрэгжлийн одоо байцаагч нарт эрхээ шилжүүлдэг. Тэр байцаагч нар маань тухайн одоо үйл ажиллагааг нисгчийг юм уу, агаарын тээвэрлэгчийг юм уу, эсвэл онгоцыг хөдөлгүүрийг шалгаж надад репорт өгснөөрөө тэрэн дээр одоо баталгаа гаргаж. Тэгэхээр энэ хяналтын тогтолцоо ер нь Монгол улсад хэр явж байгаа юм бэ гэдгийг олон улсын иргэний засгийн байгууллагаас аюулгүй байдлын одоо аудит хийж дүгнэж оноо одоо гаргадаг байна. Тэгэхээр олон улсын иргэний засгийн байгууллагаас 2011 онд Монгол улсад аюулгүй байдлын бүтээн аудит хийхэд бол ерөнхий үнэлгээ бол 85% их өндөр гарч ирсэн. Тухайн үед бол тэгтээ мэдээж одоо онгоцны тоо, үйл ажиллагааны одоо энэ хүрээ эднэр бол одоо өнөөдрийнхтэй бол харьцуулшгүй. Өнөөдөр бол одоо Монгол улс агаарын хөлийн тоо одоо 50-60 хүрчээ. Дээгүүр өнгөрч байгаа нислэгийн тоо тухайн үеийнхээс одоо хэд дахин өссөн. Ийм байгаа үед бол аюулгүй ажиллагаа энэ дээр тогтолцоо, хяналтын тогтолцоо хэр явж гинэ гэдэг бол бидний хувьд бол маш том одоо сорилт болж байна. Энэ тогтолцоо тухайн улсад сайн байснараа тухайн улсын одоо агаарын тээврийн хөгжилт үүнийгээ дагаад сайжирдаг. Тэгэхээр энэ одоо 4 сарын 22-нд ирэх манай дээр их олон улсын аудит бол Монгол улсын одоо энэ агаарын нисхийн салбарын одоо ямар хуу хэмжээтэй үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг харуулах маш том аудит болно. Тэгээд энэ дээр бас бид бүхэн одоо өнөөдөр өдөр шөнөгүй бэлтгэл ажлыг хангааж явж байна. Тэгвэл энэ үнэлгээ бол яг энэ аудитыг одоо далимдуулаад Монгол улсын иргэний засгийн байгууллага одоо энэ тогтолцоог зөв замд нь оруулах юм боломж олцоо гэж миний хувьд харж байгаа.